2025 оны 7 сарын 19-ний шөнө Улаанбаатар хотын төвд орших Canty шүний клубын гадна ноцтой зодон болж нэг залуу хүнд бит лагсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Хохирогчийн ичи мэдээснээр түүний дүүс нь бүлэгдэхэд зодоонд өртөж хамар болон нүрний яс нь хугарч нүдний хараа нь муудсан байдтайгаар гэмтлийн эмнэлэгт хүргэжээ. Цахим орчинд тархаад буй мэдээллээр уг хэрэг дуустал бизнесийн хүрээний нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд оролцсон гэх бөгөөд тэдгээрийн дунд улсын хурлын гишүүн асан Цэрэн Пүнцгийн хүү Санжаа Чойбел, Эрэл компани үүсгэн байгуулагч Эрдэнэбаатын хүү Тэмүүлэн, мөн 5 богд группийн ерөнхийлөгч Баатар сайхны хүү Амар сайхан нарын нэрс дурддагдж байна. Хэрэг гарсан даруйд Амар сайхан хилээр гарч зугтсан бол Тэмүүлэн Санжаа Чойбел нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэд согтурууд хундаа хэрэгэлсэн байсан тогтоогдсон бөгөөд мансууруулах бодис хэрэгэлсэн эсхийг шинжилгээгээр тогтоохож. Шүүхийн шийдвэрээр тэднийг 7 дугаар сарын 22-нд дуустал с жигтнэр саатуулах хугацаа тогтоогдсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсхийг прокурорын саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Мөн хэрэгтэй холбоотойгоор хүслэн гэх эмэгтэй зодуулсан гэмтлээ тогтоолохоор цагдаад хандсан бөгөөд түүнийг Санжаа Чойбелтэй хамт машин цууж явсан бичлэг цахим очинд тархаад байна. Олонний тэргийг үнэн зөв шалгаж хойд хэний ч хувьд тэгш үйлчлэх ёстой хэмээн шаардаж байна.